Сайн байцгаана уу? Дорн даймаг гэрчлэн сумын 2 дугаар сургуулийн сургууль 2 дугаар багийнхан маань өнөөдөр аман танилцуулгад бэлэн болоод байна. Юуны өмнө бид 1-р шатныхаа шалгаруулалтанд тэнцэн үндэсний шалгаруулалтанд оролцож байгаадаа маш их баяртай. Бид 1-р шатныхаа шалгаруулалтанд тэнцэндээ маш их урам авсан бөгөөд өөрсдийн төслийн үйл ажиллагаа нэг ч удаа алгасрахгүйгээр цаасан цамгаа хүсэл сонирхлынхаа дагуу бэлэн болгосон байна. Ингээд багийн гишүүн ануудыг та бүхэндээ шийдвэрлэх асуудлынхаа талаар танилцуулна. Сайн байцгаана уу? Иргэн цэцлийнхаа шалгаруулалтанд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Намайг Ануудэр гэдэг. Иргэн цэцлийнхаа хүрээнд бидний сонгон авсан асуудал нь сургуулиас гэр хүртэлх замд гэрэлтүүлэг муу байгаа нь эрсдэл дагуулж байна гэсэн асуудлыг сонгож авсан. Сургуулийн орчинд болон сурагчдад тулгамдж буй маш олон асуудал байгаа. Энэ хүрээнд тодорхой асуулгын анкет болон асуулгын аргаар судалгаа авсан. Судалгаанд нийт 210 хүн хамрагдсан бөгөөд үүнээс 175 сурагч, 15 багш, 14 эцэг эх, 2 багийн иргэн байна. Сургуулиас гэр хүртэлх замд гэрэлтүүлэг муу байгаа нь эрсдэл дагуулж байна гэсэн асуудлыг нийт оролцогчдын 87% нь тэмдэглэсэн байна. Мөн дараагийн дугаарууд тэмдэглэсэн асуудлууд нь цайны газар, хог анилтын асуудал дотор байранд ус цэвэршүүлэх хэрэгтэй гэсэн асуудлыг бусад хувь мэдсэн байсан. Бид хамгийн олон санал дэмжигдсэн гэрэлтүүлгийн асуудлыг сонгож авсан. Энэхүү асуудлыг сонгох болсон шалтгаан нь сургуулиас гэр хүртэлх замд гэрэлтүүлэг муу байгаа нь эрсдэл дагуулж байна гэсэн асуудлыг авсан. Энэхүү асуудлыг сонгох болсон шалтгаан нь сургуулиас 4 чиглэл нийт 360 сурагч сургуулиас гэр хүртэл зорчдог. Үүний хамгийн эрсдэлтэй зам нь сургуулиас депо хүртэлх буюу 1.5 км замыг харанхуй нүх ихтэй олон замын уул зур төмөр замын гарцаар дамжин өргөдөг болохыг бид бага ангийн болон дунд ангийн сурагчдаас асуудал эцэгчүүдээс авсан ярилцлага зэрэгээс харж болно. Мөн орчин тойрны дэлгэмэр зурнаас бүрэн нөхцөл байдлыг харж болно. Шар өнгийн босоо гэрэлтүүлэг нь одоо сургуулиас гэр хүртэл явдаг замууд. Харин шар өнгийн босоо шонгууд нь одоо бид нар зайлшгүй гэрэлт хэрэгтэй байгаа хэсэг юм. Харин улаанаар тэмдэглэсэн хэсэг нь бол бид гэрэлтэй гудамж буюу сургуулийн хашаа хороол дунд байдаг юм. Манай сургууль нь аймгийн зүгээс 5 км зайтай бөгөөд иргэд амьдардаг хэсгээс хамгийн багадаа 500 м, хамгийн ихтэй 2.5 км зайд оршдгороо онцлогтой. Энэхүү асуудлыг сонгох болсон шалтгаан нь хүүхдийн эрхийн тухай хууль 2 дугаар зүйлийн 2.2 мөн Монгол Улсын засгийн газар 2017 онд батлагдсан хүүхдийн эрхийн тухай хууль үндэсний хөтөлбөр 2 дугаар зүйлийн 2.2-ын 1 заалт болон аймаг сумдуудын засаг дарга нарын мөрийн хөтөлбөр төлөвлөгөөнд үзэж бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Баярлалаа. Та бүхнийг энэ өдөр амраа мосон гэлтэй сургууль 2 дугаар багийн гишүүн стрэдийн менежер өнөөдөр бодлого хэлбэрүүдээ танилцуулах гэж байна. Бидний сонгосон бодлого хэлбэрийн 1-р хэлбэрийн байвал орон нутгийн хүчний сангийн хөрөнгө оруулалтаар тулгамдж буй асуудлаа шийдвэрлэх. Харин 2-р хэлбэрийн юу вэ гэвэл багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй МАК болон Улаанбаатар баян төмсөг гэх мэт аж ахуйн нийт компаниудад өөрсдийн төлөө дэмжүүлэн санхүүжилт авах. Харин 3-р хэлбэрийн сонгоод орон нутгаас сонгогдсон иргэдийн төлөөлөлтөй хурлын гишүүдэд тулгамдж буй асуудлаа шийдвэрлэх. Энэхүү 3 бодлого хэлбэр илүү дэлгэрүүлж ярил 1-р хэлбэр бидний сонгосон бодлого хэлбэр. Орон нутгийн хүчний сангийн хөрөнгө оруулалтаар тулгамдж буй асуудлаа шийдвэрлэх байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн 2-1 нэгдэх зал мөн сангийн сайдын 2018 оны 9 сарын 12-ны 288 дахь тушаал орчны гэрэлтүүлэг сайжруулах журмын хэрэгжихгүй байгаа тохиолдолд маш олон асуудлууд уран гарч ирж хуулийн заалтуудаа үл хашиж байна. Харин бидний сонгосон үйлдвэрийн давуу тал нь гэх юм бол иргэдийг хуулийн дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Харин сул тал нь юу вэ гэвэл хугацааг шаардлагатаас өөр сул тал өгдөг бол бид энэхүү бодлого хэлбэрээ сонгосон байгаа. Одоо 2-р хэлбэрээр дэлгэрүүлж явбал багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нийт компаниудад энэхүү асуудлыг шийдвэрлэж өгснөөр нийгмийн хүрээнд хүлээсэн мөрөөр гүйцэтгэх давуу талтай. Харин сул тал нь юу вэ гэвэл нэгэн үйл ажиллагаанд живдэгсэн аж ахуйн нийт компаниуд хүсэлтийг шийдвэрлэх тал дээр удаашралтай. Мөн гарах төсөв хөрөнгө ихэгийн шаардлагатай шийдвэрлэх магадлал маш бага байгаад бидний сул тал оршиж байгаа юм. Одоо харин 3 дахь хэлбэрээр дэлгэрүүлж яриа.
Иргэдийн төлөөлөгч, орон нутгийн сонгогч иргэдийн төлөөлөгчтэй хорлын гишүүд буюу орон нутгийн иргэдийн дуу хоолой явуулж ажиллаж байгаа тэдний хувьд энэхүү асуудлыг шийдвэрлэж өгснөөр иргэдийн өмнө хүлээсэн үрийг гүйцэтгэх давуу талтай. Харин сул тал нь төсвийн жилд нэг удаа төслөгдөх тул бид үүнийг сул тал гэж харж байна. Баярлалаа. Сайн мэцхан уу, би багийн гишүүн Наманзал байна. Цомынхаа ангийн бодлогын хэсгийг та нартай танилцуулъя. Ангиараа бодлогын хувилбаруудаар хэлэлцэн бидний сонгосон бодлогын хувилбар маань орон нутгийн үйлчлэлийн сангийн санхүүжүүлэлтээр асуудлаа шийдвэрлэх. Энэ бодлогын давуу тал дэмжигдэх бүрэн балцаатай. Хүүхдүүд байхад эцгээс сургуультай ирэх буцах зам маань гэрэл гэгээтэй байх юм. Харин сул тал санхүүжилт шаардна мөн цаг хугацаа их орно гэж үзье. Бид нарыг дэмжиж буй хүмүүс нь сургуулийн сурагчид, багш удирдлага, тос бүрэн нутаг буюу дефолтчигт оршин суудаг иргэд дэмжиж байна. Эсэргүүцэх материалтай хүмүүс нь занд дайран өнгөрч буй аж ахуйн хийж байна гэж үзье. Энэхүү асуудлынхаа дагуу бид хуулийн судалгааг нэлээд олон хуулийн дэд залтуудаар хийгдсэн бөгөөд дурдвал Монгол Улсын үндсэн хууль, засаг захиргааны нэгжийн тухай хууль, төсвийн тухай хууль, орон нутгийн үйлчлэлийн сангийн тухай хуулийн 3.1-2-т орон нутгийн үйлчлэлийн сангийн төсвөөр шийдвэрлэж байгаа асуудлууд нь мөн иргэдийн саналаар эрмэлзэн гарч ирдэг болохыг бид мэдэж авсан. Мөн төслийнхаа хүрээнд тухайн жилийн төсөв хэрхэн батлагддаг болох үйл ажиллагаа дараалал, иргэдийн оролцоо, иргэдийн нийтийн хурлын үр өгөөж нь иргэд бидний оролцоогоор дамжин бидэнд буцаад ирдэг тухай асуудлуудыг мэдэж авсан. Тус асуудлыг бүрэн шийдвэрлэхэд сургуулиас дефо хүртэлх замыг явган хүний замаар гэрэлтүүлэхэд 34 сая төгрөгийн төсөв шаардлагатай гэсэн тооцоолсыг мэргэжлийн байгууллагын ахигчдаар хэлснээс харж болно. Хүүхдүүд бид нар эрүүл аюулгүй орчин сурч хөдөлмөрлөх, өдөр бүр сургуультай ирж очих зам талтай маань гэрэл гэгээ дүүрэн байгаасаа хэмээн хүсэж байна. Төслөө хэрэгжүүлэх, биелэлээ олох бүхий л үйл ажиллагааг цаашид бид хэрэгжүүлсээр байх болно. Бидний үйл ажиллагаа хуулийн дагуу бөгөөд Монгол Улсын үндсэн хууль үл харшиж байгаа. Баярлалаа. Амтгано би багийн гишүүн Хонгорцол байна. Бид ангийн бодлогын хэлбэрийн дагуу дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан байгаа. Бидний хамгийн ихэнд зохион байгуулсан үйл ажиллагаа бол судалгаа. Бид сургуулийн сурагчид болон багш нар мөн багийн иргэдээс тулгамдж буй асуудлын талаар судалгаа авсан. Үүний дараа асуудлаа эренлэн тулгамдж буй асуудлаа сонгон авсан. Тус асуудлын хамааралгүй олон талын мэдээлэл цуглуулсан байгаа. Мөн өөрсдийн дэвшүүлсэн ангийн бодлогын хэлбэрүүдээс шийдвэрлэгдэж болох бодлогын хэлбэрийг сонгон авсан. Мөн эсэргүүцэх болон дэмжих боломжийг тодорхойлж асуудлаа шийдвэрлэх төсөв хөрөнгийг гаргасан байгаа. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд сургуулийн захирал болон нийгмийн ажилтан мөн 8 дугаар багийн засаг даргатай уулзсан. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ганбаатар болон Хатанбаатар нартай буцаар холбогдсон байгаа. Эдгээр хүмүүс биднийг дэмжгээ илэрхийлсэн бөгөөд 8 дугаар багийн засаг дарга нөхцөл 2021-ээс 22 оны орон нутгийн хөгжлийн сангийн 90 жилийн төсөв бүрэн тусгах боломжтой талаар ярилцлага өгсөн. Ийхүү үйл ажиллагаа маань төлөвлөлтийн дагуу дараалт хийгдсэн. Ирээдүйд хийх ажил маань үргэлжилсээр байгаа. Бид төслөө улам боловсронгүй болгож эх жилийн төсөвт төслөө сургуулийн удирдлагуудаар дамжуулан өгч шийдвэрлүүлэх зорилго тавьсан байгаа. Төслөө дэмжүүлэн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтөнд суулгахын тулд сургуулийн нийт эцэгчүүд болон багийн иргэдийн нийтийн хурлаа идэвхтэй оролцохыг уриалж хүүхдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шаардлагатай төсөв батлагдаж байгааг онцгойлон танилцуулах. Сургуулийн орчныг гэрэлтүүлэх сайн байхад хүүхдүүд бидний сурч өгчих таатай орчин нөхцөл бүрэлдэхүүн болох талаар ухуулах хуулийн залтуудын бэлтгийг ханган ажиллахыг уриалгахын тулд бид үйл ажиллагааныхаа хүрээнд төлөвлөж байсны дагуу өөрийн багийн иргэдэд явуулах нөлөөллийн үйл ажиллагааны эхлэл болгоод нөхцөл байдлаас шалтгаалаад захим нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. Үүнд Хэрлэн сумын 8 дугаар багийн ажлын ард болон сургуулийн 4-өөс 12 дугаар ангид сурагчдын эцгийн сошиал групп багштайгаа хамтран бэлтгэсэн иргэдийн оролцоо гэж юу вэ? Бид төрийн бодлогод хэрхэн нөлөөлөх вэ? Иргэдийн нийтийн хурал гэж юу вэ? Зэрэг хичээлүүдийг байршууллаа. Энэхүү үйл ажиллагаа маань 817 оны хандлтаасан амжилттай үйл ажиллагаа болсон. Мөн бид өөрсдөө иргэний оролцоо, төрийн бодлого шийдвэрлэх үйл ажиллагаа, иргэн гэж хэнийг хэлэх вэ? Бид яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой вэ? Зэрэг
олон төрлийн мэдээллийг иргэний боловсролын төв Лид Монголиа оролцох гэрлээ асаа иргэний оролцоо төслийн пэйж хуудасаар дамжуулан мэдээж өгсөн байгаа. Үүнийг үе тэнгийн охид бүгд болон ангийн хүүхдүүдийг мэддэг байгаасаа гэж хүсэн олон гүрэх чадвараар хуваалцсан байгаа. Энэ нь бас бидний төсөл иргэний оролцоогоор дэмжих хэрэгжих нэгэн гүр болно гэдэгт найдаж байгаа. Бид цаашид хийх зүйлээ жагсаал тавьдвал сургуулийн захирлаар уламжлуулан орон нутгийн хөгжлийн сангийн төслийн жагсаалтанд оруулах. Нэг оруулсан төслөө дэмжүүлэн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах. Хоёр багийн иргэдийг иргэдийн нийтийн хурал идэвхтэй оролцуулах, олон талын нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах. Гурав багийн иргэдийн нийтийн хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн 90 жилийн туршид бидний төслийг дэмжүүлэх. Дөрөв аймаг болон сумын иргэдийн төлөөлөгчид хандаж уулзалт ярилцах хэ. Тав төслөө болон боловсронгүй болгох зэрэг үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа хүүхдүүдээ. За 2 дугаар сургуулийн танилцуулгыг дуслаа. Шүүгчнэр хаашаа сэтгэлийг сонсгоё. Сайн байна уу? За сонирхолтой ихтгэл танилцуулсанд баярлалаа. Манай сурагч нар танай багийн презентац ялангуяа тэр яг айл газар ямар гэрэлтүүлэх хэрэгтэй байгаа Google дээр зурцсан зураг энэ чинь. Хэрвээ би иргэдийн хурлын төлөөлөгч өвлөө яг энэ газар ингээ гэрэл тавьдаг гэмээр ихтгэл үнэмш нотлохоотой үнэхээр сайхан болсон байна. Сургуулийнхаа байршлыг Google-с татаад тавьсан багш нас давхар харлаа. Сургууль нь яг ийм одоо засаг аж ахуйн нэгжийн төвлөрлийн биш цэгт ийм хол тэгээд дэд бүтцээс хол гэрэл энэ төр байхгүй гэдээ шууд ингээ харагдчихээн. Энэ нотлохоо цуглуулсан байдлаараа бусад багуудаас танаа баг ялгарч чинь тун сайн байна хүмүүдээ. Баярлалаа. За агш нь хамгийн түрүүнд ийм асуулт гарч ирлээ. Нөгөө багч нь муу ижилхэн гэрэлтүүлэг гэсэн байгаа. Гэхдээ төмөр замаас хол урагшаа бухан толгоор байгаа. Тийм ээ тэр сургууль нь 11-р сургууль нь. Танаа сургууль бас яг адилхан сурагчдад гэрэлтүүлэг дэд бүтцийн асуудал хөндөж байна. Яг танаа ангийн бодлого дээр авсан орон нутгийн сангийн төсвөөс өөр төсөв гаргах боломж байгаа юу? Энэ хувилбар энэ талын эрсдлийг яаж судлав? Бид ингэж бодсон. Одоо ингэж орон нутгийн хөгжлийн сан бидний одоо төслийг хүлээж авахгүй байлаа гэж бодоход одоо Б төлөвлөгөөрөө шийдэж мэдээ Б төлөвлөгөө юу вэ гэвэл одоо орон нутгийн сонгогдсон иргэдийн төлөөлөгчтэй хурлын гишүүд бүр жил бүр 10 сая төгрөг ногдуулдаг. Харин тэр 10 сая төгрөг ногдуулж байгаа тэр нь орон нутгийн сан бидний төслийг дэмжихгүй байлаа гэхэд тэднийг ингээд нэгтгэж нэг баг болгож одоо ингээд хідэн гишүүд байна тийм ээ. Тэднийхэн таваар ингээд тэрийг нэгтгэж одоо гэрдүүлийн асуудлыг шийдвэрлэе гэж бодож байгаа юм аа. За баярлалаа хүүхдүүдээ. Учраас хамтаа хэлчих болов уу амраа За болно. Уучлаарай. Хүүхдүүдээ орон нутгийн хөгжлийн санаанд тухайн аймаг орон нутагт зарцуулах төсвийн хэмжээ бид та нарт нэг боломж байгаа. Тэр нь аймаг засаг даргаас улсын төсвөөс авах нөгөө санал авах хугацаа 5 сарын 1-нд дуусгуулсан боловч танай аймаг орон нутгаас гарсан улсын хурлын гишүүн тойрогтой юу хийх талаарх саналыг 6 сарын 1-ний дотор авч байгаа цаатлын хугацаа 6 сарын 1 тэгэхээр өөр бас ийм их сурвалж хандах боломж бас байгаа юм байна шүү хүүхдүүдээ. За амжилт хүсье. Баярлалаа. За багш нь нэг асуулт байна. Орон нутагт байгаа компаниудын дэмжлэгийг авахлаар судалж байна гэж штэ тий. Ер нь хичнээн компани байдгийн бол ер нь тэр талаар хэр дэмжих магадaltaй бол таагаад энэ талаарх жоохон тодруулаа хэлээд тааж багш та. 4 компани байгаа. Тий. Маг болон Улаанбаатар төмөр замын баян төмөрцөг гэх мэт. За. Бүх байгууллагуудаас одоо ингээд төслөө одоо очиж танилцуулна. Тэгээд одоо төслөө танилцуулнараа санхүүжилт даван тэгээд хамтарсан ер нь бол тэгээд гэрэлтүүлгийн ажлаа хийнэ гэж бодож байгаа. За, ер нь танай багийн түрүүн тоёогч нь хэлсэн презентацийн бол маш гоё байна. Ер нь тэр хөөрхөн анимашн эднээс ашиглаа хөдөлгөөнтэй бас сонирхол татгуус яг л хүүхдүүд ямар хийх вэ гэдгийг гоё хийсэн байна. За, дээр нь одоо энэ сэдв бол бас их чухал сэдв юм байна. Одоо бас энэ аюулгүй байдалд маш чухал нөлөөтэй. Тэгээ та бүхэн санаачлахаас гадна одоо эн чинь бол уг нь бол энэ орон нутгийн захиргааны хийх ёстой ажил л да. Тэгээ тэрийг одоо дутуу байгаа учраас та бүхэн тэр хүмүүсийн дэмжлэгийг сайн авч иж
илүү амжилттай бүтнэ. Шууд тахад өөрсдөө зүтгэх юм бол гэрэлтүүлэг шугам сүлжээний ажил чинь мэрэгжлийн бас өртөг зардалтай ажил учраас тийм амаргүй. Тэгвэл маш их хэрэгтэй. Тэгэхээр сургуулийнхаа дэмжлэгийг сайн авах хэрэгтэй. Дээр нь тэр орон нутгийнхаа дэмжлэгийг авах хэрэгтэй. Энэ хоёроо нийлж байгаа их хурлын болон бусад дэмжлэгийг авах хэрэгтэй. За тэгээд бас ингээ сайн хөөцөлдөх юм бол бас шийдэж болох асуудал энэ байгаа. Тэгээ амжилт хүсье та бүхэндээ. Баярлалаа. За та бүхэндээ баярлалаа. Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн тэгээ өмнө 2 шүүгчийн саналтай санал нэг байна. Персентэж бол үнэхээр янзын болсон байна. За мор таранзишн ашигласан. Тэгээд одоо яг ингээд тоглоулаад үзэхээр бол маш гоё тодорхой харагдаж шүү дээ. Тэр нөгөө гэрэлтүүлэг хаана хийх систем хаана дутагдaltaй байгаа. Тэр цаашаа гэр хороол дотор хаана гэрэлтүүлэхтэй хаана гэрэлтүүлэхгүй байгаа гэх тээ. Энийг бол маш ингээд танилцуулаад энэ персентежнээ цаашаа нэг улсын хурлын гишүүд ч юм уу хүмүүст ингээд хэлээд яг энд ийм асуудал байна гэдгийг ингээд тодорхой хэлээд их юм бол хинт харсан бол ойлгоод нэрээ тийм байна гэд ингээд шийдэх бол боломжтой маш гоё танилцуулга бэлдсэн байна гэдэг та бүхэнд баярлалаа. Тэгэхээр 11-р сургуулийн Дорнод аймагт бол ер нь гэрэлтүүлгийн асуудал болоод байна тийм ээ. 11-р сургуулийн хувьд бол бач одоо гэрэлтүүлгийн асуудалтай. Тэгээд орон нутгийнхаа хөгжлийн сангаас багийнхаа тэр 1 тэрбум төгрөгнөөс 80 сая төгрөгийн одоо тэр гэрэлтүүлэгтэй холбоотой тэр зардалтай бол энэ үйл ажиллагаагаа уялдуулж ингэж шийдсэн байгаа тийм. Тэгэхээр та бүхний хувьд одоо бас тийм тэгж шийдэх боломж байна. Тэрнээс гадна одоо тэр хамтраа бусад оролцогч талуудыг оролцуулаад одоо ингэж шийдвэрлэх одоо ямар боломж вэ? Тэрийг бол эргэлхийлээ. Тэгээд яг энэ чиглэлээр бол ууггүй цаашаа ингэж үр дүнд хүртэх нь бол сайн ажиллаж яваарай гэж хүсэж байна. За ингээ баярлалаа. Баярлалаа. За 3 дугаар байранд нийт одоо шүүгчдийн дундаж оноогоор 78 оноогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн баг 3 дугаар байр эзэлжээ. Баяр хүргэе.